Халуун орнд ирсэн юм чи халуун шүү дээ. Өчтөр миний өмнөлөх гарсан. Тэгээд ийм өмнөлөхтэй болсон. Өглөө босоод хамгийн дөрөнд хийдэг ажил маань хүүхдүүдээс ирэх. За одоо энэ ихний хаалга. Morning. Сэрээр 6:45 болж байгаа. 45. Тэгэхээр яг сайхан бэлдээд цаанд ороод. За. Цаанд оруулчих. 6 хүүхдээ тэгсэн чинь өдөр нь 3 эрэхтэй гудамжтай гэж тарсан. Тэгээ яг 2 өрөөнд хуваагдаад тарсан. Тэгээ ингээд 2 давхраас доошоо уулын лобби харагдаж байна. Ингээ гатаа үүдээ хэсгэн дээр чихээр байсан. Хүүхдүүдэд ингээд коридорт үстэй. Яг нэг юм хоолны хажууд ишигээ замна. Тэгээ тийм болохоор өглөөгөр хүмүүс зөвхөн байлтаа байна гэдэг. Өнөөдрөөс манай хүүхдүүдийн хичээл нь орж эхэлж байгаа. За өчигдөр болохоор бүгднгээс нь өглөө шалгалт аваад төвшингийн тогтоогоод тэр төвшнгөөр номнуудын тараагаад өгсөн байгаа. Тэгээд өнөөдрөөс болохоор өглөөний цайны дараа өдрийн хоол хүртэл болохоор 5 бар хичээлтэй. Ихэнх хичээл нь болохоор ерөнхийдөө дандаа ганцаарчсан хичээл байдаг. Тэгээд би дараа нь бүгдээрээ одоо 8 гээд манай хичээлдээ орхон тэгэхээр нь дондор нь яваад хичээл нь ямар хуваалж ийн харуулъя. Энэ ингээд жижигхэн хичээлийн тарих маань энэ дотор болохоор ингээд ганцаарчилсан хичээлүүд ордог. Сайн уу? Би хичээлийн хоёроо хааски. Тэгээд одоо дараагийн хичээл мэдэж байгаа юм уу? Аваа ханагдаад байна. Мөн үү? Асуугаад өгөө. Is this your student after class at the next class? Yeah? Is it right? Because she lost her schedule and she don't know what class is it. Okay. Get those ID box дээр очиж хэлбэр таваарай заяа. Box Мораш тийм ээ. Хаш төрхий шүү заяа. Нара ингээ үгүйгээд байгаа. Бод яг энэ бичлэг чинь тастаа дээж рүү ч яваад байна. Яа. Би ингээ тас төрөх гэхээр бүх юм нь үгүйгээд байгаа шүү. Сайн хараад аваарай. За нэ. Баярлалаа. This is my teacher. Hi! Это наша. Три. Гоён. 2026 яаж эхэлж байна? Шууд шарклаа явж эхэлж байна. Ба 2хан цаг унтсан. Бид нар бүгдээрээ 2хан цаг унтсан. Багшаа би бүр 1 цаг ч унтсан байж магадгүй. Миний хөвөр нөхцсөн. Хөвөр яах вэ? Өнөөдөр хичээлгүй юм чи. Чи багшаа асуухгүй явсан юм уу? За.
багш чинь ирвэн да. Багш юу? Багш Айгу хэцүү байна. Хэцүү байна те. цаг амар хурдан яваад байна. Яг ингээд энгийн үед цаг амар удаан яваад утастай үед цаг амар хурдан яваад байна. Багшаа. За би тэр дэлхийн хөв рүү яриа заяа. За. Тэгэхээр жоохон удаан эргүүлгээ хэлчихье. За. Манай хүүхдүүд уцаа авсан бай тэнхлэгийн удаан эргүүлгээ залгаа хэлчихье заяа. За хэлээрэй. За баярлалаа. Сэтгэл гоё байна. Харин ихээр гоё байна. Гэтэ явна ихээр бас жоохон сонирн байна. Тэрвээ хэлэх заяа ингэ заяа. Өнөөдөр ийм сонголт байна заяа. Нэг бол өнөөдөр шууд харих, нэг бол байх хугацаагаа илүү 10 хоногор сонгох. Илүү 10 хоногор сонгоё. Угаасаа харих юм чинь. ТV-ийн хамгийн топ 3 гоё юм. Террас, дэжгүй хоол. Тэгээд юу нэг шавж байхгүй. Тэгээ багш. Guardian багш. Easy going Guardian багш. 5 star гэдэг. Hi guys. Өглөөний минь одоо ингээд нүүр гараа байгаа. Цаандаа хогч байна. Өсчлөө өнөөдөр IELTS-ийн моктой болохоор ингээд дулаахан хувц өмсөх хэрэгтэй. Ингээд биендээ тухтай хувц өмсөх хэрэгтэй. Ингээд бүхэлд нь 5 цаг сум 5 хичээлийн цаг. Тэгээд одоо нүүрэндээ нарны цас эднэр түрхчээд хоолнд ортгоо. Мая багш байна. Say hi. Өглөөний цаг авч байна. Өндөггүй өглөөний цаг гэж байхгүй. Ингээ хоолны бүхэл болохоор дэжүүдэд ингээ хичээл орно. Тэгээд яг энэ хэсгийн хичээл орохгүй энэ 4 хичээл яа тэгэхээр би IELTS-ийн моктой тэр нь ингээ бараг 5 цаг авдаг. So Let writing энийг авчаад тэгээ хоолны цагтай шалгалтаа өгчөөд тэгээ хоолны цагийн дараа speaking шалгалтаа өгөөд тэгээ буцаад хичээлдээ сууж болно. Ороо нэг юм хөө. Тэнд би унтдаг. Тэгээд aircon тэр дээр идэг. Яг заримдаа ингээд aircon асаалттай унтан бол ингээд даарна. So be careful. Одоо хичээлдээ явж гин. Одоо ингээ эхний цаг маань IELTS writing орно. Тэгээ та хэд багшаа танилцуулъя. Hi.
хичээлдээ орох гэж байна. Тэгээд спикингээ өгч чадаагүй одоо хоолны дараа өгнө. Одоо энэ ингээд манай мен-to-мен-ий танхим би ийм 10-т орох хэрэгтэй. Okay. Tsugi. Hi. Do you want to say anything? I'm shy. Okay. Okay. Hi, my name is Sarah and I'm 9 years old and I'm from Mongolia. The class that I enjoy is the older class because we do activities like guessing the word, scramble, jumble letters. I have improved my English skills and I gained friendships with Mara and Annie. Well, I can share my experience here when I came back to Mongolia. And thank you for the teachers who always supported me. And thank you, AV La Mer Campus. Thank you for listening to me. Bye.